За та бүхэндээ 8 сарын 4-ний өдрийн мэндийг хүргэе. За би оройныхоо хоолны лойлог төвж байна. Тэгээ ингээд лойл төвж хахад хараа ингээд их услахаар ингээд модондоо ингээд хага усэрчин. Зарим нь ингээд бүр газар унаад ингээд хөвгцөрчин. За тэгээд ингээд яг болцгүйцсэн лойлог бол ер нь их услахгүй. Сэрүүлж өгөөд мод руугаа ус ирэхгүйгээр ингээд бүр цахаар нь ингээд тойруулж услах шаардлагатай да. За тэгээд энд яагаад ингээд хохио ус өгсөн бэ гэвэл энэ доор нь намтад төмс байгаа байхгүй юу. Тэгээд энэ хойгоор байгаа амтад төмснүүд бол бүр маш сайхан ургасан. Их том ургацсан байгаа. Тэр хой талаар. За тэгтэл энэ нэг ус багтаад их сайн услахгүй байгаа л да. Энэ лойлоо юу яахгүйгээд. Тэгээд тусалчаар ингээд лойл маань ингээд сайхан хаа усрээд тэгээд хагарсан лойлоо би түүндээ орой. За тэгээд би нөгөө лойлоо ингээд хоолнд хэлбэж байгаа лойлоо ингээд угаагаад тэгээ угаахаар миний нөгөө хагарсан лойлны минь өрн унаад за би ингээд хоолныхоо лойлыг ингээд угаахаар хараа ингээд өрн унчин нөгөө хагарсан лойл минь ингээд угаахаар ингээд өрн унаад за тэгээд энэ өрн унцсан усаараа би ер нь ногоо угаалсан усаараа дандаа модоо усалдаг байхгүй. Тэгээд нимбэгнийхээ мод руу нөгөө услаад идэг. Нөгөө усаараа тэгсэн чи хараа бүр замбраагүй ингээд лойл орхцсон хөө. Нэг одоо яах вэ? Намар болж хахад гараад ирж байгаа лойлыг. Ингээд нимбэгнийхээ модоор дөрвөн лойлтой болсон хөө.